Европын газрын зураг болон Европын холбооны байгууллагууд 1989 оны 11-р сарын 9-нд юу болсон бэ? A. Зөвлөлт холбоот улсын төгсгөл. B. Берлиний ханыг нурааж Берлиний хуваагдалт дууссан. C. Европын албаа байгуулагдсан. D. Бельгид еврог нэвтрүүлсэн. Хариулт B. 1989 оны 11-р сарын 9-нд Берлиний ханыг нураасан. Жилийн дараа Герман улс дахин нэгдсэн юм. Brexit гэж юу гэсэн үг вэ? A. Их Британи Европын холбоонд элсэв. D. Их Британи Европын холбооноос гарсан. C. Их Британи Европын Евро бүсэд нэгдсэн. D. Их Британи Шенгений бүсээс гарсан. Хариулт B. 2020 оны 1-р сарын 31-нд Их Британи Европын холбооноос гарлаа. 20-р зууны дунд үеэр Европын холбоог байгуулахаар шийдсэн 6 улсыг өнгөөр будаарай. Бельги, Франц, Итали, Люксембург, Нидерланд, Герман улсууд 20-р зууны дундуур Европын холбоог байгуулжээ. 7 өөр өнгийн харандаа аваад Европын холбоонд элссэн улс орнуудыг он цагийн дарааллаар нь будаарай. Европын холбоонд элссэн улс орнуудыг 7 өөр өнгөөр он цагийн дарааллаар нь ялгаж будаарай. 1973 онд Дани, Ирланд, Их Британи нэгдэж, 1981 онд Грек, 1986 онд Испани, Португал, 1995 онд Австри, Финланд, Швед улсууд Европын холбооны гишүүн болсон. 2004 онд Кипр, Эстони, Унгар, Латви, Литв, Малта, Польш, Словак, Чех зэрэг 10 улс нэгдсэн. 2007 онд Болгар, Румыни улсууд дагав. 2013 онд Хорват нэгдэж орсон. Европын холбооны ямар байгууллага шинэ хууль дүрм гаргадаг вэ? Хариулт A буюу Европын комисс. Европын холбоонд шинэ дүрм хууль тогтоомж мэдээж хэрэгтэй. Эдгээрийг боловсруулахад Европын янз бүрийн байгууллагууд оролцдог. Европын комисс нь шинэ хууль дүрм боловсруулж санаачилдаг. Европын холбооны зөвлөл болон Европын парламент эдгээр дүрмийг хэлэлцэж батлах хэсгийг шийдвэрлэдэг. Европын холбооны зөвлөл нь гишүүн орнуудын сайд нараас бүрддэг бөгөөд тэднийг сонгохдоо боловсрол, туршлага зэрэг тодорхой шалгууруудыг харгалзаж үздэг. Европын парламент нь Европын холбооны гишүүн орнуудын иргэдийн сонгосон төлөөлөгчдөөс бүрддэг. Европын холбооны шүүхэн бүх улс орон ард түмэн Европын холбооны дүрмийг дагаж мөрдөж тэгш эрхтэй байхыг баталгаажуулдаг.